Бүгдэнд арай хүргэе. Монгол Улсын боловсролын их сургуулийн Монгол хэл уран зохиолын багшийн ангийн 4-р курс авитан Гишиг Баяр байна. Өдөртөгч багшаар Монгол Улсын боловсролын их сургуулийн Монгол хэлний техникийн багш доктор Сангэл багш маань ирсэн байгаа. За бидний судалгааны сэдэв Монгол хэлний гадаад үгийн хөөмийн гишгийн дуудлага ба авиа нэрвсэл англи орос хэлний жишээ гэнэ. За сэдвийн үндэслэлийн хувьд 21-р зууны үед хүн бүр мэдлэг чадвараа дээшлүүлэхийн тулд техник технологи болоод цахим орчны тусламжтайгаар одоо илүү суралцах болсон. За ингэхдээ үүнээс улбалаад өдөр тутмын харилцаанд гадаад үгийг ихээхэн одоо хэрэглэх болжээ. За үгийн сангийн үүсэг бүрэлдэхүүний талаас аваад үзэх юм бол 20-р зууны сүүлчээр орос хэлний үг монгол хэлэнд одоо түлхүү хэрэглэгдэж байсан бол орчин үед англи болон европын хэлний үг түлхүү одоо хэрэглэгдэж байна. За энд үүнээс улбалаад эдгээр үгсийн авианы одоо үндсэн дуудлага болон монгол хэлэнд дуудагдах авианы шинжийг судлах харьцуулсан одоо үсгийн галиг хийх шаардлага одоо байгаа учраас энэхүү сэдвийг одоо сонгосон болно. За сэдвийн зорилгын хувьд цахим орчинд өндөр давтамжтай илэрч буй гадаад үгсийг төвөрлөхөд тухайн үгсийн тухайн хэл дэх одоо үгийн гişиг авианы дуудлагыг монгол хэлний авианы дуудлагатай харьцуулаад зөрүүтэй дуудлагад одоо дүн шинжилгээ хийн гэсэн зорилгын дагуу судалгааны ажлаа хийж гүйцэтгсэн. За ингэхдээ бол одоо дараах зорилтуудыг тавьж одоо ажилласан байгаа. За нэгдүгээр гэх юм бол мэдээний цахим хаягуудаас гадаад үгийг төвөрлөн, за төвөрлсөн үгсийн үгийн гарлыг нь тэмдэглэн, за үүнээс улбалаад монгол хэлний дуудлагын галиг болон англи болоод орос хэлнийхэн дуудлагын галигаар буюу IPA галигаар нь галиглаад, за тийм гişиг авианы ондоочлыг нь илрүүлээд дүгнэлтийг хийн гэсэн зорилтыг тавьж ажилласан. За судлагдсан байдлын үед аваад үзэх юм бол судлаач насл маань за аливаа ард түмний амьдрал ахуйд тухайн юм үзэгдэл болоод хууныг уг одоо хэлээрээ нэрлэх боловч мөн үүний гадаад үгээр одоо тэмдэглэлт байна. Ингэхдээ тухайн гадаад үгийг эхлэлнийхээ одоо цагаан толгойн үсгийг ашиглаад бичиж байна. За мөн гадаад хэл одоо мэддэг хүмүүс ам болоод бичгийн хэлэнд эхлэлнийхээ үгэнд гадаад үгсийг одоо ихэнх хавчуулан хэрэглэгдэж байна. За тэгээ үүнийг бол үгийн сангийн одоо ийм нэгжүүдийн гадаад үг хэмээн одоо авч утсан байна. За мөн Монгол хэл судлалын 10 дугаар бүтэд гадаад үгийг үгийн санд одоо нэвтэрдэггүй яагаад нийтэд танигдаж хэрэглээнд орсны дараа зарим нь одоо орчуулагдаад зарим оновчтой одоо уугуул үгээр солион хэрэглэгдэж байна гэж авч утсан. За мөн судлаач Г даваач оюун монгол хэлэнд орсон европын хэлний үгийн өрмөц онцлог гэсэн энэхүү одоо нэг сэдвт зохиол байгаа. За үүнд болохоор голчлон одоо европын хэлний үгийг авч утсан байгаа. За жишээлх юм бол орчин цагийн монгол хэлэнд европын хэлээс орсон correspond зэрэг одоо үгийг correspond буюу одоо монгол хүн энэ үгсийг дуудахдаа өргөлдөлтөө үү ишгээр дууддаг нь харь гаралтай үг нь хэлнийхээ авианы дуудлагыг одоо хадгалдгийг баталж байна гэх мэтчлэн бол судалгаандаа дурдж өгсөн байсан. За сэдвийн шинэлэг тал ач холбогдлын хувьд аваад үзэх юм бол судалгааны ажлын хүрээнд нийт 300 үгийг цахим орчноос төвөрлээд олон улсын авиа зүүн галиг буюу IPA-ээр галигсан нь шинэлэг талуудын нэг болж өгч байгаа. За авианы галиг нь хэл бүрийн авиаг одоо хамгийн энгийн одоо тэмдэглэлээр тэмдэглэдэг. Бөгөөд үүнийг бол нийтээр даган хэрэглэх нь хэл бүрийн авианы тэмдэглэлийг нэг болохоос гадна аливаа хэлийг сурахыгээ судлах, за мөн цаашлаа судалгаа шинжилгээнд болоод чухал ач холбогдолтой байгаа. За гадаад үгийн хэлбэр болоод дуудлага, за мөн хэрэглээний давтамж зэргийг бол судлах нь хэлний хувьслыг судалж, за мөн цаашлаад хэлний хөгжлийн чиг хандлагыг одоо тодорхойлох ач холбогдолтой. За судалгааны ажлын арга зүй бол дараах одоо арга зүйг баримталж, ашиглаж судалгаагаа хийж гүйцэтгүүлсэн. За судалгааны ажлыг хэрэглэгдэхүүн болгож мэдээний цахим хаягуудад нийтэлсэн өндөр давтамжтай гадаад 300 үгсийг одоо төвөрлсөн. Энэхүү 300 үгс нь яг давтамжийг тооцохгүйгээр төвөрлсөн үгс нь байгаа. За энэхүү 300-ийн дата хөмрөг одоо бүрдүүл судалгааныхаа ажлын одоо хэрэглэгдэхүүн болгож ашигласан. За судалгааны ажлын хүрээнд бол хөөмийн гişгийн хүрээнд гэж одоо томьёолсон монгол хэлний гişгийг бол орныхаа ангиллаар нь тагнаа болоод намайг хөөмийн гişгч одоо 3 ангилалд хувааж авч үзэж байгаа. За хөөмийн гişгт нь бол А, О, У гэсэн 3 гişиг багтж байна. За монгол хэлний А гişиг хувьд дараах одоо үгсдээр хэвээр илэрсэн байгаа. За жишээлх юм бол автомат, аппарат, парламент, практик гэх зэрэг үгэн дээр. За үүн дээр бол үгийн гарлыг нь Төмөрдөгч үгийн гарлын номноос одоо авч ашигласан. За автомат гэх үгэн дээр бол Төмөрдөгч номонд бол
грек хэлнээс орос хэлэнд дамжаад орос хэлнээсээ одоо монгол хэлэнд орж ирсэн үгээ гэж авч үзсэн. За дараагаар нь апрат гэх үг байна. За апрат гэх үг нь латин хэлнээс герман хэлэн, германаасаа орсоосоо монгол хэлэнд явсан. За эдгээр үгс дээр бол а их шиг явуулбар нь бас хэвээр илэрсэн байна. За ондоошиж илэрсэн бол одоо дараах үгс дээр ондоошиж илэрсэн байгаа. За андроид гэх үгэн дээр нь болохоор энэхүү үг нь бол одоо англи хэлнээс монгол хэлэнд орж ирсэн. За а их шиг авиалбарын хувьд болохоор зэрэг хэлний хүндлэн босоо байрлалын хувьд болохоор зэрэг энэ маань намавтар их шиг байгаа. А их шиг авиалбар маань болохоор нам их шиг. Тэгэхээр намавтар их шигээс нам их шиг болж ондооссон. Хэлний хүндлэн байрлалын хувьд болохоор а их шиг авиалбар маань хэлний урдуурх хилэгддэг их шиг авиалбар. А нь болохоор зэрэг хэлний одоо дундуур хилэгддэг их шиг байгаа. Тэгэхээр эндээс үзэх юм бол хэлний одоо урдуурх их шиг нь хэлний урдуур их шиг нь хэлний дундуур их шиг болж ондоошиг илэрч байгаа. За мөн дараагаар нь таблет гэх үг байна. Таблет монгол хэлэн дээр болохоор их шиг авиалбараар илэрсэн боловч англи хэлэн дээр болохоор их шиг авиалбараар. За мөн энэ лаборатори адаптер гэх үгс байгаа. Орсуулаад англи хэлэнд бол манай монгол хэлчин бол үгийн нэгдүгээр үед их шиг хизээш нөгөө балархаашдаггүй. Гэтэл англи болоод орс хэлэн болохоор үгийн нэгдүгээр үед болохоор их шиг авиалбар нь балархаашдаг. Бас тийм шинжтэй байна. За жишээлх юм бол лаборатори гэх үг байна. Монгол хэлэнд бол үгийн нэгдүгээр үедээ их шиг авиалбар дуудсан бол орс хэлэндээ энэхүү их шиг маань балархаашчихсан. За адаптер гэх үгэн дээр орс хэлэнд бол их шиг авиалбар нь хэвээр илэрсэн боловч англи хэлэндээ энэхүү их шиг авиалбар маань бас балархаашчихсан ийм шинжтэй. За монгол хэлний их шиг авиалбар байна. За дараах квот, бос, логик, офшор, тон гэх зэрэг үгэн дээр бол их шиг авиалбар маань орсуулаад англи хэлнийхэн одоо эфэгийн хэлтэй харьцуулж үзэхэд хэвээр илэрсэн байгаа бол за дараах үгс дээр ондоошиж илэрсэн байгаа. За жишээлх юм бол bond гэх үг байна. Англи хэлэндээ болохоор их шиг авиалбараар илэрсэн байгаа бол монгол хэлэндээ их шиг авиалбараар илэрсэн. Концепт, за дараа нь шоколад, хоккей, хобби гэх зэрэг үгэн дээр болохоор англи хэлэндээ их шиг авиалбараар илэрчихсэн. За концепт болоод хобби гэх үг нь бол орс хэлэндээ бол их шиг авиалбараар илэрсэн. За тэр шоколад гэх үг байна. Тэр бол одоо орс хэлэндээ үгүй ихний нэгдүгээр үед байгаа их шиг авиалбар маань мөн бас одоо балархаашчихсан байна. За монгол хэлний их шиг авиалбар. За үүн дээр журнал, турбо гэх зэрэг үгийг одоо иш татаж оруулсан байна. За судлаач Балжин нэмийн үгийн гартлын тал дээр эдгээр үгсийг за журнал гэх үг нь бол одоо англи хэлээс дамжиж орж ирсэн үг. За энэхүү журнал гэх үгэн дээр мөн л адил одоо их шиг авиалбар нь англи хэлэндээ бол балархаашчихсан. За турбо гэх үг нь орс хэлээр дамжиж орж ирсэн гэж үзээд их шиг авиалбар маань бол хэвээр илэрсэн байна. За ингээд энэхүү одоо судалгааныхаа ажлыг дүгнэж үзэх юм бол их шиг авиалбарын ондоошлыг нь авч үзэх юм бол хэлний босоо байрлалаар намавтар их шиг нам их шиг болж ондоосон бол хэлний хөндлөн байрлалаар хэлний урдуур их шиг дундуур их шиг болж ондоосон байна. За хэлний их шиг авиалбарын хувьд хэлний босоо байрлалаараа хэлний нам их шиг намавтар их шиг болж ондоошоод хэлний хөндлөн байрлалаараа хэлний дундуур их шиг хэлний хойгоор их шиг болж ондоосон. За мөн уруулын бос их шиг уруулын их шиг болж ондоосон, хос их шиг дан их шиг болж ондоосон байна. За төвлөрсөн үгийн үгсийн гарлыг нь авч үзэх юм бол монгол хэлэнд гадаад үг нэвтрэхдээ хөвчлэн орс хэлээр дамжиж орж ирсэн байсан. За англи хэлнээс орж ирсэн үгийг зөв дуудах нь нэлийн одоо түгээмэл байгаа. За энэ нь бол нөгөө англи хэлний одоо хэрэглээ өндөр байгаатай бас холбоотой байж болох юм аа. За мөн англи орс хэлний богино шиг авиалбарын дуудлагаас харьцуулаад аваад үзэх юм бол монгол хэлний дуудлага нь илүү орс хэлнийхээ дуудлагатай бол яг ижил одоо хэвээр дуудлагатай илүү одоо ойр дуудагдчих байна гэж бодсон. За ашигласан ном зүй аландас баярлаа. За энэ баг 3 жил үргэлжлэж байгаа сурч байна тийм. Тэгээ гадаад үгийн хүрээнд амжилтсан гэсэн. За энэ жил бол хөөмийн их шиг гэж тодорхойлсон. За англи орс хэлний жишээ гэж байна. Тийм. За англи орс хэлний жишээнд хүрээнд өгч байгаа нэг англи орс хэлний үгийн хүрээнд өгч байгаа. Тэгвэл бас нэг жишээ гэвэл жаахан дэлгэрэнгүй байна. За энэ эрдэм шинжилгээний хэл найруулгын талаас авч үзэх юм бол энэ за би нэг жоохон хадуураад юм ирж байна. За. Ганцгийн нэгсрэн
тухайн одоо хамгийн сайн найз нь Дашуулбар, нөгөөх нь одоо жигдсэрэнгийн нэргүй бат. Тэгээд гэрт нь ороод яг шүлэг бичиж хоорондоо хүүхэд нь уйлахаар очиад хүүхдээ суран бүсээр ороолгоод цодж хоорондоо буцаад шүлгээ бичээдэг. Гүйж очиод тэгэнгүүтээ дахиж хүүхдээ ингээд одоо имэйлээр чинь ингээд явуулдаг. Тэгэхээр яг тэгэхээр нөгөө шүлэг бичиж байхад хаалгангож болохгүй шүлэг гэдэг шүү хаалгаар явуулсан гэдэг. Тэр нөгөө шүлгэндээ тэгж их орж бичдэг. Одоо нөгөө ардын хэлээр редакторлно гэдэг шиг дахин одоо зүлгүүртэж одоо сайхинж засвар орохгүй болчих гэж. Тэгэхээр тэр түрүү хэлнэ гэжсэн би одоо судалгаагаа маш их ингээд уншдаг. Тэгээд ингээд өөрийнхөө ингээд юм уншаад байдаг. Яг тэр шиг энэ хэл найруулгын тал дээр юусэн бүгдээрээ сайн унших хэрэгтэй. Одоо бүгдийнх нь өгүүлбэр бол ингээд алдаа болдог энэ л байгаа. Тэрнийг бол өөр анзаарахгүй. За өөрөө хэдих уншаад байвал өөр анзаарахгүй. Тэгэхээр манай Батбаатар багшийн хэлжсэн нэг санаа юу гэхээр ямар ч хамаагүй мэрэгжлийн хүнээр уншуулаад үзэж. Одоо барилгын ч юм уу, геологи ч юм уу, чиний харахгүй болдог тэр хүн хардаг. Одоо аавар ч юм уу ингээд бүр нэг найз энэ дотор байгаа нэг найзаар уншуулаад үзчихвэл чиний харахгүй байгаа найруулгын хараад байна. За хэл бүрийн аваа гэж ингэ яваад. Тэгэхээр альва хэлний аваа байхгүй. Тийм. Хэл бүр гэхээр одоо энэ чинь бүр гэдэг чинь нэг гэсэн утгатай байхгүй. Монгол хэлний бүр мөсөн гэдэг чинь бүр хэлний бэр. За ингээд хэл болгоны хэсгүүдтэй. За 21-р зуунд хүн гадаад хэлийг сурахаас илүүтэй их хэлээр сурахаас илүүтэй гадаад хэлийг ингээд сурч байна гэдэг сэдвийн үндслэлээр сая яриад байсан. Тэгэхээр их хэл сурна гэж байхгүй. Их хэлээр хүн эзэмшин. Тийм үү? Эзэн чинь өөрөө эзэмшин. За гадаад хэлийг харин сурна. За энэ дээр бол хэл эзэмшгүй гэдэг салбарын юм байгаа. За зөвхөн 21-р зуунд л одоо гадаад хэлийг хэтэрхий сураад байгаа юм тийм үү? За 20-р зууны хүрээнд одоо нийслэл хүрээний сонин бичиг гэж 16 оны сэтгүүл шүү дээ. Тэр сонин бичиг болоод 1900 одоо 80-аад оны үнэн сонины нэг өдрийн дугаарыг өнөөдрийн одоо өдрийн сонинтой харьцуулаад ингээд өвчин сонгийнхын давтамжийг аваад үзэхэд гадаад үгийн эзлэх хүн яг адилхан байсан гэж. Одоо борцоод багч үзсэн байна. Тэгэхээр ямар ч гадаад үггүй хэлж байхгүй байхгүй. Гадаад үггүй хэл гэдэг бол одоо ямар ч харилцаа холбоогүй хөгжлөхгүй гэж хэлсэн. Тэгэхээр гадаад үгийг бол одоо бүгдийг нь орчуулах гэж дайраад одоо хэлнийхээ юм хан хэрэм босгоод үзэхгүй аль бол авах хэрэгтэй. Энэ бол зөв судалгаа. Тэр тухайн хэлэндээ ямар дуудлагатай байдаг, тэр нь монгол хэлэнд ямар дуудлагатай байсан гэдэг энэ үг нь утгаших үйл явцыг ерөнхийдөө ярьж байгаа. Биш үү юм судалгаа нэ. Тэгэхээр тухайн хэл гэдэг байгаа биш. Энд чинь юу болдог? Source language буюу сурвалж хэл. Сурвалж хэл гэдэг нь одоо англи хэлний жишээ quote гэдэг үг англи хэлнээс орж ирсэн бол тэр сурвалж хэл нь. Одоо монгол хэлэнд орж ирж байгаа нь зорилт хэл баггүй. Target language. Тийм. Сурвалж хэл бол зорилт хэлэнд ямар дуудлагатай байгаа. Энийг авч үзэх ёстой. За тэгээд энэ өгүүлбэрийн найруулгын тухайд би энэ нэлээд дэлгэрүүлээд ирэх юмсыг тавьчихсан байгаа. За ингээд өөрийн дата үрдүүлсэн гэж датагаа хөмрөг юм уу хөгжүүлгээд монголоор орчуулж зүгээр байна. Тэгээд эрдэнэ шилжигний хэл найруулга одоо монголоор ирээд тавьсан байгаа учраас за энэтэй холбогдуулаад ярихад судалгааны ажил арга зүйн дээр этимологи арга гэж юм бичсэн байсан. За этимологи арга гэж тийм арга байхгүй. Этимологи арга гэвэл үгийн гарлын арга гэсэн үг шүү дээ. Үгийн гарлыг судлахдаа түүхэн харьцуулах бол одоо ямар арга вэ? Зэрэг тогтоох. Тийм, reconstruct гэдэг зэрэг аргыг хэрэглэн. За тэгэхээр үгийн гарлыг тэмдэглэгдээгүй үгс гэж бас бичсэн байсан. Үгийн гарлыг тэмдэглээгүй үгс байхгүй. За тэр болохоор төмөрхөгшин тал балцнымын тайлбар зэрэгт одоо тэмдэглээгүй үг гэж үзсэн байна. Тэрнийг энэ холбоосын биен дээр тавьчихсан байгаа. Нээлттэй цахим бодснаас ороод үгийн гарлыг авч болно. Одоо голчтой англиас орчихсон үг багш юм. Памперс гэдэг юм уу тийм ээ. Тэгээ ингээд жишээлбэл памперсыг яга монголчууд их гэхгүй ингээд памперсыг хэрэглээд байгаа гэдэг чинь бас өөрөө нэг байхгүй. Хэдний харилцааны бас судлууч та асуудал зөв асуудлыг авч үзсэн. Тэгээд авины хөвслийг зөв тодорхойлсон. За тэгэхдээ хөөмийн гişин үрэн. За бакалаврын ажил бол ерөнхийдөө нийлээд өргөн хүрээтэй баг тийм үү? Бакалаврын сэдв нь гадаад үгийн авиац асуудал байгаа. Хариу үгүй. За тэр нь болж байна. За тэгээд өгүүлбэрийнхаа их бичвэрийнхаа хэл найруулгыг жоохон засах шаардлагатай. За 300 үгийн үгс түүгэрсэн гэж байна. Нөгөө тооны зохицол явж байгаа шүү дээ. Монгол хэлэнд бол тийм тоо хүүсийн зохицол байхгүй. Тий. 300 үг нь за ямар аргаар түүгэрсэн бэ? Санамсаргүй төврийн арга уу? За тухайлбал одоо цахим хуудасуудаа тухайлбал бүгдад очих хэвээр. Тэгэхгүй одоо Facebook-ээс юм түүгээд байгаа. Тэг цахим сурвалж гэдэг юм. За энэ нь одоо миний шинэлэг талын нэг гэдэг IP-гээр гадагш нь шинэлэг талуудын нэг болно гэж байна. Чиний судалгаанд хичнээн шинэлэг тал байгаа вэ? Тийм. Энэ одоо зүйлсээ бас сайхан харсан дээр. За тэр этимологи арга гэдэг юм л та. За тэгээд их сонирхолтой сайн судалгаа болж байна.
За. Энэ Android гэдэг үгийг төмөртөгөө өгч T үсгтэй юу хийсэн байгаа юм уу? Тэр биш. галаглагтай. Тэр монгол хэлэнд Android Авиацын галгаар D үсгийг тийш T гэж. За. Тэгээд тэн дээр болохоор авиацын галгаараа англиар болохоор D гэрээ. Тэгвэл тэнд нэг юм яаж өгмөр юм те? Би шууд ингээгүүтээ бүш эндээ D явжсна энд T өлтдөг. Энэ төмөртөгөө агшин галаг биш үү? Би өөрөө галаг гэсэн. Би бодохдоо төмөртөгөө өгч тийм бас тэгээ галгалцсан байгаа болов уу? Төмөртөгөө нөгөө IP учраас дөрвжин алтан дөрвж зүгээр. Харин нэг юм ялгаа гаргаж өгмөр байна. Эсвэл тэр монгол юм уу гэдэг бүсдэг дөрвж алтан дөрвж IP учраас. Нөгөө Word дээр хэлсэн болохоор энэ дээр юм тийгэл аа. За үгийн гарлаа тэр юугоноос цахим хуудаснаас тодорхойлоод тэгээ явчих зүгээр. Гэхдээ үгийн гарал тэмдэглэгдээгүй үгс гэж байж болохгүй шүү дээ. Чи өөрөө тодорхойлох хэрэгтэй юм. Хоёр ном дээр маань байгааг болохоор тэгээл. Тэр нөгөө тэр юм дээр байгаа дөө тий. Тийм нээлттэй цахим хуудастай бүгд байгаа. Би өдөр Pampers гэдэг үгийн гарлыг ороод тэр хуудаснаас харсан байгаа. Тийм. Би тэгээ сая энэ дээр бодлоо. Canon Pampers 2 дээр л онцгой юм байна. Яг тэгэхээр одоогоор бид нар хэвлэхийг Canon дах гэж яриад байгаа. Pampers бол хичнээн өөр янзын энэ чи Pampers ч юм бол Pampers-ийн хамгийн анх орж ирсэн нэр байна шүү дээ тий. Төгөлдөрийг нь брэнд нэр. Гэтэл энэ хоёр дээр тэгж үлдчихээ. Буцаад юм дээр бол юу яахгүй ш. Бус дүгэн дээр ерөнхий нэрээрээ. Тийм. Одоо Canon гэсэн брэнд Монголд хамгийн анх орж ирсэн принтерийн брэнд. Түүгээр хэвлэдэг нэг Canon дах явж гисэн. Одоо энэ үг гүйцэхний тийм сонио арга байхгүй. Одоо тэр яг Pampers гэдэг чинь брэнд их нэр шүү дээ. Бусад юмн дээр яахгүй нэ энэ хоёр аягүй их хийж байгаа нь хүмүүсийн хэрэглээ тэр үед маш их бүүн болсон уу яасан бас сонио онцгой юм лээ. Тийм байна. За өөр асуух асуулт байна уу? Би юм асуух. Тэг. За чанга яриараа. Чи арчгийн хадаад харагдав. Би нөгөө юу яжсэн байхгүй 2 дугаар курс төлөө 3 дугаар курс чиний монгол хэлний өндөр татамжтай гадаад үгийн авиацын онцлог гэдэг өгүүлэлтээр шүүмжчихсэн байхгүй. Тэгээд дүгнэлт хэсэгтээ болохоор ингэсэн юм л да. Эдгээр жишээ үгсийн англи хэлний галыг тулган үзэхэд гингүүд эдгээр үгс онолтой cable, quarantine, agent, karaoke гэдэг нэг 10 гаруй 20 орчим үгийг эдгээр үгсийн албан галын зурж байна. Зарим үгсийн галын их шиг авилбар болон гүйцэтгэгч авилбар өөр бичигдсэн байх бөгөөд зарим үгийг Британи болон Америк англи галтай болж галсан байна гэх нэг тийм дүгнэлт бичсэн байхгүй. Тэнгүүд одоо нөгөө нэг Орос англи галыг байгаа шүү дээ. Одоо IP-ээр хаалсан. Тэрийг чи яг хаанаас иш татаж юу яаж байгаа юм. Одоо чи Монголыг бол өөрийнхөө тэр галж байгаа юм Галилаад тэгээд ихлэлбэр төлөв яг би эдийг бас харьцааж авч үзэж байгаа зарим гэсэн. Тэгэхээр англи хэлний их төлбөр гэсэн юм уу? Англи хэлний энэ Oxford-ийн цэхэн төлөвийн зүйл орж энэ хоёр төлнөөс харьцааж авч үзсэн. Тэндээр анхных тэр бол тэр нөгөө Американ Бритиш гэдэг хоёр хэлсэн байлээ. Тиймэрхүү юм бас байсан бас нэг зэрэг. Энэ дээр бол тэр нь засагдсан гэсэн. Тэгээ энэ дээр бол одоо яг Америкийн энэлийн ширэн галгилсан. Тийм. Анхных тийм байлээ биш. Цааш анхаармаар юм тий. Тийм. Англи галыг дотор Бас тэр захим төлөв дээр бас холбоосон гаргачихгүй л ямар хаягтай захим төлөв байгаа юм. Бас холбоос юм тийм тий. Тэр Баттөгс багш 300 гэдэг хүмүүсийн Монгол хэл судлалын түүх гэсэн ном биш шүү. Надад ч нөгөө Монгол хэл наач болохоор үгийн сан утга найруулга судлал гэж 3 дахь байна. За тэр дараагийнх нь болохоор үгийн сан судлал. Үгийн сан утга судлал гэсэн байна. Гэхдээ Монгол хэл судлал гэдэг нь тийм тэгэж шүү. Тэгэхгүй бол одоо Бүрүжөө Гамбол багш нарын чи бичгийн хэл байхгүй. Тэгэхээр энэ нөгөө юу эхлээд 3 бит төрсөн шүү дээ. Тэр 3 дахь битээс нь авсан баг. Биш. Үгүй юу. Сүлийн адилхан Монгол хэл судлалын түүх гэсэн. Монгол хэл судлалын юунаас авсан юм уу? Тийм. Эхлээд энэ бот чи эхлээд 3 бит төрсөн шүү дээ. 1 2 3 гэдэг. Яг дараа нь ахаад юурын дээр юм 10 байна бит төрсөн шүү дээ. энэ чинь нөгөө нэг Биш. Яг наад номны чинь нэр нь болохоор Монгол хэл судлал ном биш байхгүй юу? Тийм. би энэ хэлээ. За зайл. Тийм бичгийн хэл гэсэн бичгийн хэл сүүлийн бичгийн хэл тийм. Тэрүүгээр нь номзод орно. Тэрүүгээр номзууд орно. Угсаа ишлэлээр гэж өгнө шүү дээ. Үгийн сан утга судлал гэдэг. Та хэд энэ ишлэлээр юу болдог вэ? Нөгөө шууд insert citation гэдээ орчих байгаа шүү дээ. Тийм. Одоо Word-ийн файл дээр тийм AP Chicago-гийн сонгоод орчод тэгээд давталт номзоо шин гараад ирж шүү дээ. Манайх гэхдээ Чикагогоор авч байгаа. Chicago. Хамгийн эхлээд сурж байгаа хүмүүс
доор нь ямар хуудасны хэдгээр талаас авсан гэдэг нь тодорхой байж байгаа. Яванда том мастер болоод эсвэл өөр сургууль дээр эрдэм шинжилгээнийх нь сэтгүүл ямар юм тавьж тэрэндээ оруул. Тэгэхгүй болохоор нөх хуудасны дугааргүй орж штэ зарим нь. Тэгээ бичгээд энэ хэд чинь нөгөө юугийн хайчингууд өөр санаа аваад хаанаас юу болсон тодорхойг болоод ирж байгаа байхгүй юу? Яг иштэндээ ороод яваад ивэл нөгөө номзуу дээр очиж шууд ганц форматаар л ашигласан юм бараад ирнэ шүү дээ. Тэгэхээр одоо диплом ажил бичиж байгаа тэр хүмүүс бол тэр одоо хамгийн амар арга. Одоо номзуу дээр нэг хуулж бичээд тэгснэ ишил дээр агш нэг хуулж бичээд тэр бол одоо жоохон болох л да. Энэ номнуудынхаа нэрийг сайхан тодорхой болчих. Тэгвэл та зүгээр. За тэгээд юугаа бас баримтсан дээр та Чикаго тийм ээ? Чикаго. Эрдмийн хэлхийд бол Чикаго тийм ээ? За өөр асуулт байгаа юу? Байх бол дуусахгүй. За баярлалаа.